За энэ туулын хурдны замын төсөв төртөг үр өгөөжийн талаар ингээ ажлын хэсэг байгуулахаар ингээ төсвийн байнгын хорон дээр санал орж иж байгаа. Нэг бодлын сайшаалтай, нөгөө бодлын бас их оройтж байна гэж бодож байгаа. Энэ асуудал бол уг нь өнгөрсөн наадмын үеэр нөгөө нийслэлийн нэгдүгээр тойргийн зам дээр засгийн газрын баталгаа гаргах асуудал төсвийн байнгын хороогоор 2025 оны 7 дугаар сарын 9-ний оройд 17 цагийн үед санал хураах үед би бас саналаа хэлж ирсэн. Ер нь яг энэ туулын хурдны зам төгжрлийг бууруулахыг бол эсэргүүцэж байгаа юм бол байхгүй. Гэхдээ энэ төсөв төртөг болоод дээрэс нь тэр туулгын экосистемийн асуудал, за мөн энэ туулгалттай холбоотой босоод энэ эрдэмтдийн байгаль орчны нөлөөлийн үнэлгээгээд олон асуудал бүтэн бараг жилийн дараа ингээд дахин яригдж эхэлж байна. Хамгийн гол анхаарал татсан асуудал нь бол урьдчилаад тэр 500 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа нь бас хар сэр дагуулахар байгаа. Энэ үүнтэй холбоотойгоор бас манай байгаль орчны байнгын хороо уг нь туулын хурдны замын тэр бусад асуудлууд байгаль орчны нөлөөлийн үнэлгээтэй холбоотой мэдээлэл авах үед нийслэлийн засаг дарга мэдээлэл өгөхдөө FIDIC-ийн одоо сильвер нөхцлөөр гэрээ байгуулсан гэж байна. Гэтэл тэр сильвер нөхцөл чинь хамгийн дээд нь 10-аас 15 тодорхой зайгааг үтсэн ер нь дунджаар 10 орчим хувь байдаг. Гэтэл урьдчилан 22% урьдчилан өгсөн байгаа асуудал байгаа. Ер нь ямар тохиолдолд тэр урьдчилгааг өгдвэ гэдэг бол ялангуяа энэ ажлаа хурдан явуулах үүднээс банкнаас зээл авахынхаа оронд төсвөөс урьдчилж хүүтэй мөнгө авч болдог арга байдаг. Гэхдээ хамгийн гол нь тэд нар юу яриаггүй гэхлээр урьдчилгаа төлбөрийг яагаад ийм өндөр өгөх болсон шалтгаанаа хэлээгүй бид нарт. 22% гэдэг бол маш өндөр. За жишээ нь дулааны станц ч юм уу турбин гээд зайлшгүй урьдчил захиалдаг өндөр өртөгтэй одоо цементийн одоо клинкер ч гэдэг юм уу өндөр өртөгтэй тохиолдол нэг 10-15 хүртэл өгдөг. Хамгийн их хар сэр дагуулж байгаа нь тэр 22% урьдчилгаа байгаа. Дээрээс нь урьдчилгаа төлбөр яагаад хийх болсон үндэслэл. За мөн ажлаа бэлдэх, тогтдох, үнэтэй тоног төхөөрөмж урьдчилж авах тухай тэр нийслэлээр болсон протоколыг бид нар олж хараагүй. Нэн шаардлагатай ямар тоног төхөөрөмж авах гэж байгаа талаар гэрээ хийсэн тухай огт яригдаагүй. Эн чин FIDIC-ийн загвар гэдэг бол гэрээний загвар. Ямар нөхцлөөрөө гэдэг нь бол тэн дээр маш тодорхой тэр гэрээний загвар дээр байдаг. Харамсалтай нийслэлээс ерөөсөө энэ талаар бид нарт мэдээлэл өгөөгүй учраас улсын хурлаас бас энэ ажлын хэсэг гаргаад ер нь ямар гэрээнүүд хийгдсэн урьдчилгаа төлбөр олон улсын одоо инженерийн практикт нэг хамгийн дээд хувийг бол 15% л хамгийн эрүүл үзэгдэл гэж үздэг урьдчилгаа өгөхдөө. Тэгэхээр тэр нь одоо жишээ нь дулааны цахилгаан станц байгуулахын тулд тэр турбин захдаг ч юм уу тэгээд тэр урьдчилж гэрээнийхээ тоног төхөөрөмжийг хийгээд ямар бэлтгэл ажлуудаа энэ том төслийн явуулахын тулд урьдчилж хийх ёстой. Энэ талын мэдээлж өгөхгүй байгаа. Тийм учраас энэ дээр бол энэ ажлын хэсэг гарахыг дэмжиж байгаа, ажлын хэсэгт орж ажиллах саналаа бас илэрхийлж байна. За дэмжих гэсэн ажлын хэсэг байгуулахыг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулна. За санал хураалт. Санал хураалтанд 19 гишүүн оролцсноос 9 гишүүн дэмжиж 47.4%-аар дэмжигдсэнгүй. Туулын хурдны замын төсөв төртөг болоод үр өгөөжийн талаар нэг ажлын хэсэг байгуулах байсан. Тэгээ эрх баригч нам та бүхэн одоо олонхоороо ажлын хэсэг байгуулахыг татгалзаж явах шиг байна. Ер нь цаашдаа нэг юм бодоорой. Энд чи иргэдийн мэдэх хэрэг шүү. Ажлын хэсэг нь ч бай, сонсголон ч бай, улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулиараа олгогдсон эрх. Харбины гэрээ юу болсон? Одоо туулын хурдны замтай холбоотой асуудал. Өнөөдөр ахаад уг нь хэлцэх асуудлын 3 дээр бол өнөөдөр шууд гадаад зээлгээ ашигладаг. Дорногов аймагт байгуулагдсан нефтийн үйлдвэр тэр 1.7 тэрбум доллар. Ахаад дээрээс нь Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц бас $1 тэрбум. Хятадын Сангийн аймаг Хятадын Эксим банктай байгуулсан гэрээ байгаа. Гэтэл ардс намын бүлэг өнгөрсөн 7 хоногт их хурлаа хийгээд ардс нам их хурлаа хийгээд үндэсний болгооны хорооныхоо хурлыг хийгээд 3 өдөр хуралдаж явах явцад энэ төсөл дээр орж ирээгүй байсан сэлб дэвтсийн $500 сая асуудал орж ирсэн байгаа юм. Тэгээ энэ мэтэж эн чинь ингээд эргээ утгаад 10 гаруй их 80 төгрөгийн асуудал байгаа байхгүй юу. Тэгээ энэ төсвийн гадуур дээрээс нь хяналт шалгалт хийх гэхлээр ажлын хэсгийг байгуулж өгдөг чи ямар ёс зүйтэй юм бэ та нар? Эрх баригч намын гишүүд та нар бодох хэрэгтэй шүү дээ. За ингэж болохгүй. Наранбаатар дарга та зүгээр нэг ажлын хэсэг байгуулъя гэсний төлөө
ийм хандлагаар хандж болохгүй шүү дээ. Нэрээ нэг нөгөө ихэд одоо сая Батцуур гишүүн бас үнэл ярьж штэ. Алтуурыг дарагдсан үнэл ярьж штэ. Харин би нэг ирэг яасан та нар. Зүгээр л иргэдийн сонсох тэр янз бүрийн ойлголтойгоо тэрийг залруулад өгье л гэсэн. Олон хороо төрийн барьсан. Сая зүгээр нэг туул голын хурдны зам дээр энэ ер нь юу болоод байгаа юм бэ? Ажлын хэсэг байгуулъя гэхэд одоо хардаа ажлын хэсэгчин гээд Батболд, Ганбаатар, Ганзойрог, Ган хуйг, Заяавал, Тэмүүлэн, Үүрийн туяа 7 хүний чинь 4 танай намаас байж байна. Дөнгө сая миний хажуу сууж байгаа Заяавал гишүүн зөвшөөрсөндөө дарах гэж яхад нь амжаагүй юуг нь хураачлаа. Ажлын хэсэгт орсон Ганзойрог гишүүн сая орж ирж байна. Ийм байдлаар та нар ингээ явж болохгүй шүү. Энд чи иргэдийн сонсох, иргэдийн мэд хэрхийг ингэж боомлж болохгүй шүү. Ер нь энэ парламент гэдэг чинь ард иргэдийн төлөөллийг хангаж явах хэрэгтэй байгууллага шүү дээ. Иймэрхүү маягаар та нар одоо тэгээ ичихгүй ингээ сууж идэг. Зүгээр дахиж санал хураалгыг дээрэс нь эртцээ ахиж бүрдүүлээ. Дээрэс нь чинь хардаа ажлын хэсэгт орох 7 хүнээс чинь 4 танаа намаас байж байна. Ахаад тэр дотор чинь ахаа 2 сая Ганзойрог гишүүн сая орж ирж байна. Тэгээ ийм байдлаар одоо ингээд явах юм бол төсвийн байнгын хороо цаашдаа хуралдаж чадахгүй шүү. Ер нь бол яг нэг нөгөө ихэд энэ туулын хурдны зам чинь төсөв төртөг нь хэд өндөр байна гэдгийг эдийн засагчид яриад байна. Тендерт ялсан компани хөлөх байна гэдээ яриад байна. Тэр ихтгэл хүн намын зөвлөлд хуралдаад эн чинь урд ижил төстэй юутай хацуулт 4 дахин өндөр байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэх юм бол 4 дахин өндөр бай болид 50% өндөр байлахад тэр хэл ам болоод байгаа боловсролынхаа салбар чинь 1.2 их найдад дутаад байгаа юм биш үү? Бүх эмчнэрийн цалин нэмэхэд. Тэгвэл иймэрхүү юм дээр бид нар одоо иргэдийнхээ мэд хэрхийг бомдох юм уу? Бас парламентын гишүүдийн эрхэд халдаадах юм уу? Болилдоо та нар одоо.